манай нийгмийн хамгийн том одоо асуудал гэдэг юм бол энэ баян хоосны асуудал байгаа тань л да. Тулгамдсан асуудал гэдэг юм бол. За тэгээд философчид ер нь бас юу гэж үздэг вэ гэхлээр ер нь капиталист нийгэмд баян хоосны ялгаа одоо ингэж гаардаг. Тэгээ гаарад эргээд нөгөө нэг одоо ядуучууд нь энэ нийгмийг хөмөрдгөө гэж үздэг л дээ тий. Тэгэхээр манад энэ нөхцөл байдал өнөөдөр манай нийгэм нүүрлчээд байна л да. Тэгэхээр та энийг яаж хардаг вэ? Энэ эсвэл баян хоосны ялгаа энэ тэгш бус байдал хаана хүрээ зогсох вэ? Танд тийм таамаг байна уу? Гэхдээ яг эхлээд онлоосоо эхэлсэн дээр баг л та. Ер нь сая өөрөө хэллээ шүү дээ. Тэгш бус байдал. Тэгээ энэ чинь яг ер нь социализмын үед тэгш ирэх гэдэг байсан юм. Өнөөдөр тэгш бус байдал, ирэх тэгш байдал гэдэг ерөнхийдөө ингээд нэг тийм булзаар уулаад нэр томьёог ингээд тийм үү бүдэг болгоод мантуулаад байгаа. Тэгэхээр энэ тэгшэрх гэдэг бол яагаад хэрэгтэй байдаг вэ гэхээр эрхчлөөнд чухал үүрэгтэй. Тэг эртний ер нь философчд грекийн философч одоо Сократес, Платон, Аристотель, за энтхэгийн философч Гаутама бид нар одоо сүүл Будда гэж нэрлэдэг болсон. За Күнз, Дао, Хятадын. За энэ философчд бол ерөнхийдөө хүний эрхчлөөний тухай номнууд бичдэг байсан. Хүн өөрийнхөө бие дагаад өөрийнхөө амьдралаар амьдраад өөрийнхөө сонголт тийм үү шийдсэн амьдралаараа бие дааж хинээс ч хамааралгүй, ноёнгүй, хаангүй, шашингүй ингээд эрхчлөөтэй амьдрах хэрэгтэй гэдгийг үргэлж ухуулж арт түмэндөө өстой нөгөө соён гэгэрэл гэдэг шиг тийм үү? Арт түмэндөө гэгэрүүлж тэгээд гэтэл эрхчлөө өөрөө тэгшэрхгүй газар боломжгүй байхгүй юу? Тэгшэрхтэй хүмүүсийн дунд л эрхчлөө боломжтой байхгүй юу? Баян ядуу юм уу? Хаан албат юм уу? Боол юм уу? Ноён боол юм уу? Феодал боол юм уу? Тийм үү? Баян ядуу юм уу? Ийм нийгэмд тэгшэрх байхгүй бол эрхчлөө ямар ч боломжгүй. Зөвхөн баячууд л эрхчлөөтэй. Зөвхөн мөнгөтэй хүн л эрхчлөөтэй. Зөвхөн хаан л эрхчлөөтэй. Зөвхөн ноён л эрхчлөөтэй байхгүй юу? Манад гэхдээ энэ тэгээд эрхчлөө байхгүй байна гэдэг чинь эрхчлөө байхгүй байна гэдэг чинь хүний амьдрал биш байхгүй юу? Хэн нэгний боолол болж таарна гэсэн үг шүү дээ. Эрхчлөөгүй хүн гэдэг чинь. Хэн нэгнээс хамааралтай амьдрна гэсэн үг шүү дээ. Өөрийн ухаан байхгүй, өөрийн бодол байхгүй. Өөрийн одоо юу гэдгийг бие даасан хинээс ч хамааралгүй одоо амьдрал байхгүй гэсэн үг шүү дээ. Тий эрхчлөөгүй гэдэг чинь хэн нэгнээс хамааралтайгаар амьдрал гэсэн үг шүү дээ. Философчид тэгвэл энэ нийгмийн тэгш бус байдал ер нь хаа хүрээ зогсно гэж үздэг юм бэ? Гэхдээ хаа хүрээ зогсно одоо хувьсгалаар дуустдаг гэж зарим философчдын талаар би ингэж харж байна. Тэгээд одоо мэдээж одоо эрхчлөөгүй арт юм чинь үргэлж хүнээс хамааралтай. Үргэлж нэг ноёноос, үргэлж нэг баянаас, үргэлж нэг боссоос, үргэлж нэг компани боссоос тийм үү? Дандаа хамааралтай. Цалингийн, мөнгөний, өмчийн, хоол ундны, хуц сундрын, гэр орны, байшин барилга, орон сууцны дандаа асуудалтай байна шүү дээ. Ингээд ирэхээр энэ хүмүүс чинь яадгүй ижилхэн нэг олж эхэлдэг байхгүй юу? Тэгээд ирэхээр тэд нар чи яадгүй хоорондоо ярилцсан, зовлонгоо ярилцсан, асуудлаа ярилцсан. Тэгээд ирэхээр тэнд юу үүсэх вэ? Нэг энерги үүснэ, нэг уур хилэн үүснэ, гомдол үүснэ, үзэн ядал үүснэ. За одоо тэр хүмүүс чи яг хөө нийлээд нэг өдөр хүслээ илэрхийлнэ. Эрхчлөөгөө илэрхийлнэ. Гомдлоо илэрхийлнэ. За тэрийг чинь бид нар юу гэж нэрлэдэг байгаа вэ? Хувьсгал гэж нэрлэж байгаа шүү дээ. Энийг чинь одоо Ленин тухайн үед хувьсгалын дохироо гэж нэрлэж байсан. Хувьсгалын дохироо бүрэлдэх. Тий. Дарлагдсан анги цаашид дарлагдах боломжгүй болтлоо дарлуулах. Тэгээд одоо босчилдаг байхгүй юу? Тэгээд одоо энэ нөгөө баячууд, ноёдууд, хаадууд, феодлууд одоо хэн байна вэ? Энэ нөгөө цөөхөн нэг нөхдүүд байгаа шүү дээ. Маш олон хүнийг барьчихсан. Уулын булчин хүмүүсээр бол артан босоход тэр нэг цөөхөн хэдий чинь ачаа хийчихсэн шүү дээ. Гэтэл тэд нар чи яадаг вөхөр төрийн, улс төрийн, цагдаа, хууль, янз бүрийн механизмуудыг бас гартаа авцсан байдаг байхгүй юу? Тэгээд арт түмэн чинь босч чаддаг байхгүй юу? Хэрвээ тэд нар цагдаа юм уу, айрам, төр, хууль, арт түмний талд орчих юм бол тэд нар чинь дор нь ачаа хийчих байхгүй юу? Энэ баячууд, хаадуудыг чинь, ноёдуудыг чинь. Даанч тэд нар чинь төрийг барьсан байдаг байхгүй юу? Одоо сая бид нар янз бүрийн орнуудад хараад байна шүү дээ. Энэ капиталист орнуудад. Тийм үү? Одоо Трамп ч байдаг юм уу? Энэ одоо Макрон ч байдаг юм уу? Тийм ээ? Украин, тийм үү? Янз бүрийн орнуудад яаж гэнэ үү? Цагдаагаар арт түмнийг бариад байгаа байхгүй юу? Тийм учраас арт түмэн ч босч чадахгүй байгаа байхгүй юу? Цагдаа арт түмэн хоёр нэгдлээ. Тэгээд хувьсгал. Таны би бас номыг харж ирсэн л та тэгш боломж
Биш ээ, тэгш ирэх тэгш боломж. Тэгш ирэх тэгш боломж гэдэг. Тий. Энэ тэгш ирэх гэхлээр яг юу хэлээд байгаа юм бэ? Тэгш ирэх гэдэг чинь ерөөсө бүх нөгөө эгалите тий одоо философийн ойлголт л да. Философт 3 ойлголт үүдээ. Нэг нь болохоор эрхчлөө гэсэн ойлголт. Тэр нь болохоор liberty гэж байгаа. Liberté. Латин үг. За хоёрт нь болохоор egalite гэж үг байгаа байхгүй. Бас латин үг. Энд болохоор бүгдээрээ тэгш ирэхтэй. Хин ч хинээсээ илүү ирэх идэлхгүй шүү. Чи ноёнч байсан, баянч байсан, хаанч байсан илүү ирэх идэлхгүй шүү. Хүний эрхийнхээ хувьд. Яг нь албан тушаалынхаа хувьд янз бүрийн эрх мэдэл идэлж болно. Эрх мэдэл, шийдэл. Тийм үү? Тий. Хүн гэдэг утгаараа адилхан эрхтэй шүү. Хурлын гишүүнч бай. Зүгээр гудамжинд явж байгаа иргэнч бай, тэр хоёр адилхан эрхтэй. Хоёулаа гэмт хэрэг хоёулаа адилхан хуулиар шийдэгдэнэ. Хоёулаа хулгай хийх юм бол хоёулаа адилхан хулгайгаар шийдэгдэж шүү гэж байгаа байхгүй юу? Тий. Тэрий чи манайх ч өөрчлөгдсөн байхгүй юу? Тэгш ирэх тэгш боломж байна уу? Манайд өдөртэй тэргүй байхгүй. Яагаад? Яагаад гэвэл бид нар чинь феодлын орн болчихсон байхгүй юу? Социализм үед бол байсан. Өнөөдөр бид нар феодлын орн. Яг бол ноёноо шүтэж амьдэрдэг. Төрөө шүтэж амьдэрдэг. Улс төрчөө шүтэж амьдэрдэг. 100 эрхмээ шүтэж амьдэрдэг. Тий, бид нар чинь баян хүнийг шүтэж амьдэрдэг ард юм байхгүй юу? Тийм учраас одоо зандаа гэсэн сэтгүүл гарч ирж байна. Тийм үү? Дээдэс гэсэн сэтгүүл гарч ирж байна. Дандаа дээдэс, дандаа босс ийм үгэнд их дуртай. Тий, одоо хаал бол туушин гэдэг зочид дуудлага байхгүй. Тэр доор нь тийм үү? Дээдсийн танхим гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөсөө бүгдээрээ дээдс болох дуртай. Тэгээ дээдс болоод доод арт түмнээ боолчлох дуртай. Тий. Нэг босс болох дуртай. Энэ нэг феодлын нийгмээр яваад байгаа байхгүй. Өнөөдөр 21-р зуун тийм үү? Арчлал ярьдаг болчихсон. Одоо демократи гэсэн үг. Эрхчлөө ярьдаг болчихсон. Тэгшэрх ярьдаг болчихсон. Ийм үед монголчууд те буцаад одоо тийм үү? Дандаа уламжилт ёс ярина. Дандаа мухарсаг ярина. Дандаа хувь заяа ярина. Энэ ч ерөөсө бид нар хитрхийх доош орж байгаа байхгүй юу? Уулын социализм үеийг бид нар чинь дээшээ гаргаж ирсэн байхгүй юу? Социализм үед. Тэгээ буцаад яасан? 90 онд буцаад доош орж байгаа байхгүй юу? Яагаад гэдэг чинь надад асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Яагаад гэдэг? Яагаад? Яагаад гэвэл нэгдүгээрт бидний энэ хэлний асуудал, энэ түүхийн асуудал, Монгол хүний өнгөрсөн одоо зан шиш гэдэг юм уу, түүх гэдэг юм уу, соёл гэдэг юм уу, энэ бүх үг хөх туун чинь алдаатай яваад байгаа байхгүй юу? Буруу ном бичээд байгаа байхгүй юу? Худлаа ном бичээд байгаа байхгүй юу? Тэгээ энэ хүмүүс чинь нэг төрөгдөд байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл бид нар одоо мундаг арт түмэн байсан, агуу арт түмэн байсан гэсэн ийм худал түүхийн номнууд яваад байна шүү дээ. Дөнгөж сая бид нар эсгэгээрээсээ гарч ирсэн. Дөнгөж саяхан. Бид нар анх удаага 1943 44 онд анх удаага их сургуультай болсон. Бид нар 49 оноос хойш анх удаага тусгаар тогтносон бие даасан улс болсон. Дөнгөж сая 60 70 жилийн өмнө. Одоо таны одоо сүүлд хийсэн бид нар шүү дээ. Худал юм яваад байгаа байхгүй юу? Одоо шилүү тийм үү толгод төрийн 800 жилчих шиг. Тэр ёстой худлаа. Тэг бид нар 1940 оноос л хойш төртэй болсон. Үндсэн хуультай болсон. Өөрөөр хэлбэл төр гэдэг чинь үндсэн хуультай үед төр ярьдаг байхгүй юу? Үндсэн хуул байхгүй бол төр хэрэггүй. Хот байгаа цагт иргэншил ярьдаг байхгүй юу? Хот байгаа цагт амьдрал, хөгжил ярьдаг байхгүй юу? Яг бол хот гэдэг чинь эмнэлэг, 10 жилийн сургууль, тийм үү, хууль цагдаагийн байгууллага, инженер техник, дулаан, захилгаан энэ чинь хот ярьдаг байхгүй. Бид нар ийм хоттой бид нар ердөөл 100 жилийн өмнө болсон. Тэгэхээр бид нар нэг хөгжих гэж явах юм биш. Одоо тэр хөгжих гэж явсан. Тэгж жагаад бид нар 90 онд тэрнээсээ тэрийг дийлэг байхгүй юу. Яг бол нөгөө Монгол ухаанаараа хитрхи их яарад төвчээргүй хурдлах гээд хурдан хөгжих гээд яг бол бид нар чинь анх удаага 1949 оноос хойш 50 60 онд монголчууд чинь гадаад руу явлаа шүү дээ. Сурах гэж, боловсрол олох гэж. Тийм үү? Мянгаар нь оюутнууд явсан. Одоо галтэргийн цугаал хойш яваад байсан. Тэгээ одоо би тэдний нэг байхгүй юу? Тий, галтэргийн цугаал Герман руу явж байлаа шүү дээ. Мэдлэг боловсролтой болох гээд. Тий. Тэгээ мэдлэг боловсролтой болчиход буцаж ирж ард түмэндээ яах вэ? Мэдлэг боловсрлоо түгээх гээд явж байлаа шүү дээ. Тэгэж явж байхдаа монголчууд яасан? Хүн төрлөختний хэдэн мянган жилийн мэдлэг боловсролтой очиод танилцаад шокнд орж байгаа байхгүй. Бид нар ч одоо тий хаам нэсэн юм бэ. Тэгээ шокнд ороод хурж ирээд хурдлах гэсэн байхгүй. Тэгсэн мөртэйгөө. Тэгсэн чинь нөгөө арт түмэн чинь хүний ухаан гэдэг чинь тийм хурдан явагддаггүй байхгүй. Хүн чинь машин биш байхгүй. Конопт дарсан шиг өөрчлөгдчихдөг байхгүй. Тэр хүний ухааны Монгол хүний ухаан тэр хөгжлийг даах, хүлээж авах тэр цаг хугацаа хэрэгтэй байсан байхгүй. Тэгтэн тэр цаг хугацааг довчлоод тийм үү? Одоо айлгаад
Тийм үү? Одоо онц сурлагт ингэж айлгаад, олимпиадад төрүүл гэж айлгаад, тийм үү? Коммунист бол гэж айлгаад, өндөр боловсролтой бол гэж айлгаад, дипломтой бол гэж айлгаад мэдлэгтэй болгох энэ хөгжлийн энэ үйл явцыг цаг хугацаас харсан үйл явцгаа айлгаж яагаад хийх гэж оролцсон байхгүй юу? Тэгээд 90 онд нөгөө айдсан дургуун нөхцөн үсэж гараад ирэхгүй юу? Тэгэд өнөөдөр чинь бид нар чинь дипломыг зөвхөн мөнгөөр авдаг болчихлоо шүү дээ. Өөрөлд нөгөө тэр юм чинь толгойд яваад байгаа байхгүй дипломтой болох ёстой гэдэг юм чинь. Одоо та бол энэ ихтэй сургуулиудад байна шүү дээ. Хүүхдүүдэд боловсрол олгохгүй байна, дутуу байна гэж хэлэх гээд байна. Тий, манай их сургуулиуд бол их сургууль биш. Яг бол шинжлэх ухааны академиас салчихсан байхгүй манай их сургуулиуд. Уулын социализмын үед их сургуулиуд шинжлэх ухааны академитайгаа холбоотой харилцсан үйлчлэлтэй уялдаатай явагдаж ирсэн байхгүй юу? Яг шинжлэх ухаан гэдэг чинь хүний баталгаатай мэдлэгүүдийг яадаг вэ? Цуглуулдаг, үйлдвэрлэдэг газар байхгүй юу? Тэр баталгаатай мэдлэгүүдийг чинь яах ёстой? Их сургуульд оюутнуудад заах ёстой байхгүй юу? Тэр баталгаатай мэдлэгийг хүлээлгэж өгдөг тэр академи бид нар чинь 90 онд тусгацсан байхгүй юу? Шинжлэх ухааны академи. Одоо ингээд бид нар мэдлэггүй хүмүүс үслээ шүү дээ. Одоо МУИС юм уу, Багшийн дэд юм уу, шүтээс энэ төр чинь нөгөө мэдлэгээс ангиж ирсэж байгаа байхгүй юу? Шинжлэх ухаанаас ангиж ирсэж байгаа байхгүй юу? Тий. Айгүй хэцүү дипломоос ангиж ирсэж байгаа байхгүй юу? Профессор болоход маш их хэцүү мэдлэгээр хэмждэг хэмжүүрээс ангиж ирсэж байгаа байхгүй юу? Тэгэл одоо яасан? Энэ МУИС энэ шүтээс одоо юу гэдэг энэ экстэйж сургуулиуд чинь за ангаах нэг арай нэг гайгүй гэж магадгүй. Тэгтэл лам нар очиод бас л мухар сүсчихсэн байлээ. Ингээд бид манай их сургуулиуд чинь мэдлэгээс ангиж ирсэн учраас мэдлэг хэмжүүр биш болчихж байгаа байхгүй. Тэгээ одоо 6 сард их сургууль МУИС төгслөө, шүтээс төгслөө гэд талбай дээр станыг инээдэмтэй хүмүүс гарч ирж штэ. Тэр диплома мөнгөний төлөөд авчихсан. Ингэртэй зөвх оромоо мөнгөний төлөөд авчихсан. Тэр оромбын одоо 90 хоттлоо үйлдвэрлэсэн баг. Тий. Баахан одоо толгой нэрхтсэн залуучууд гарч ирнэ. Юу сураагүй. Одоо би философчдод нэг ханддаг нэг юм шүүмж гэх юм уу нэг юм ишлэл байгаа. Тэрийг би танд нэг уншаад үзэл тийм ээ. Философчд дэлхийг олон янзаар тайлбарладаг. Тэгтээ асуудлыг өөрчлөх нь одоо гол асуудал байд юмаа гэж тэгж яриад байт юм л дээ. Тэгэхээр наас чи Маркс хэлсэн үг. Энийг яаж өөрчлөх вэ? Берлиний Хумбольдтын их сургуулийн яг гол хаалгаар ороход хам дээр нь байж идэгий. Доор Маркс гэдэг. Тийм үү. Тий, философи haben die Welt, тийм үү, interpretiert. Тий, es geht darum, sie zu ändern гэсэн үг байдаг. Тий, өөрөлд философчдыг зүгээр уриалсан байхгүй, муулаагүй, уриалсан. Одоо та номнуудаа тийм номнуудаа бичээд суугаад байх хэрэггүй. Гарч ирээд тийм үү ширээний ард суугаад ингээд цаахан ярилцаад нийгэм рүү орж ирээч гэж шаардсан байхгүй юу. Тэгэхээр би одоо Марксийн шаардлагыг биелүүлээ явж байгаа юм байна. Сургуулиудын энэ болохгүй байгаа тогтолцоог яаж өөрчлөх үү гэдэг асуудал гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр цаашаа явах тэгэхээр одоо ерөөсөө мэдлэг, шинжлэх ухаан, мэдлэг гэдгийг бид нар тийм үү нийгмийн маш их хэрэгтэй хэсэг юм байна гэдгээ гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу. Шашнаас дээгүүр юм байна гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу. Төрөөс дээгүүр юм байна. Хаанаас дээгүүр юм байна. Шинжлэх ухаан мэдлэг гэдэг чинь хамгийн дээр байх хэрэгтэй юм байна. Тий одоо Франц биш Английн философч Франсис Бэкон гэсэн байгаа шүү дээ. Knowledge is power гэж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдлэг бол power. Эрх мэдэл. Мэдлэг бол хүч чадал. Мэдлэг бол мөнгө төгрөг. Мэдлэг бол эрчим хүч, энерги. Тий бүгдийг мэдлэг чадна гэж байгаа байхгүй юу. Тиймээс одоо Америкчин тэгж шүү дээ. Манай их сургуулиуд мэдлэг үйлдвэрлээд мэдлэгээ улс орноор түгэх хэрэгтэй. Тэгээд эн чинь янз бүрийн аж үйлдвэрийн энэ салбарууд чинь үсээд байна шүү дээ. Тий. Бид нар чинь мэдлэгийг оромжлоод доошоо хийгээд байна шүү дээ. Мэдлэгтэй үнийг одоо юу гэдгийг энэ одоо ном шаал. Тий. Одоо номноос салдгүй. Тэгэхээр бид нар ийм чөтгөрийн тойрогт орсон юм шүү. Чөтгөрийн тойрогт орсон байхгүй юу? Яаж гарах юм? Эндээс гарах чинь маш одоо асуудалтай да. Тэг хэд хэдэн юмыг зөвшөөрөх хэрэгтэй. Мэдлэг боловсрол нэгдүгээрт гэдэг л зөвшөөрөх хэрэгтэй. За тэгтэл эний чинь зөвшөөрүүлэх хэрэгтэй боловсролын яам хэрэгтэй. Боловсролын яамны сайд энийг чинь хэлэх хэрэгтэй. Тий. Гэтэ тэрийг за тэр боловсролын яамны нөгөө сайд чинь нүхээс ойлгоогүй нөгөө сайд руугаа яваад очиж шээ. Нөгөөд чинь бас нөгөө залуучиг нөхөр сууж байгаа шүү дээ. Тийм үү? Гэр орондоо очиод жоохон мухар сэтгчдэг. Тийм үү? Энэ тэндээс диплом аваад хармайлчихсан. Тийм үү? Хэдэн ром бас аваад хармайлчихсан нэг нөхөр сууж байгаа шүү дээ. Тий. Би бас доктор шүү. Би бас дипломтой шүү гэж сууж байгаа шүү дээ. Тэр чи одоо би очиод хэлээ л да. Тэгвэл би бас доктор салтай. Би бас дипломтой. Би Америкт байсан гэдэг ингэ сууж шүү дээ. Тэр нөхрийг одоо би яах вэ? Тий. Баахан худлаа юмнууд хармайлчихсан. За тэгээд за боловсролын яамны сайдыг би одоо яах вэ? Ерөнхий сайд нь очиж тийм үү?
одоо матах гээд очил та муулах гээд. Энэ стадионд чадваргүй сайд байна. Энийг одоо янзлая. Хэвээ боловсруулгүй нөхрийг боловсруулын яамны сайдаар тавьчихжээ. Гэтэл ерөнхий сайд руу очиж нөгөө тэрнээс мундаг хүн дээр очиж гэж би явдаа шүү дээ. Тийм үү? Гэтэл одоо дээшлэх тутам гизүүдэн шүү дээ. Тийм. Бид нар мэдж байгаа шүү дээ ерөнхийдөө. Тэрний дайс өшөө дээшлэх юм бол одоо тэгээд баргалж одоо юу ярих юм мэдэхгүй. Тэгээд бид чинь нэг ийм байдалд орчод шүү дээ. Өөрөөр хэлбэл юм мэдэх ёстой элит одоо аристократ сэхэтэн сэхэлэг боловсралтай тэр хүмүүс нь улс орныг авч явдаг байхгүй юу? Гэтэл бид нар чинь тэр хүмүүс нь байхгүй. Өөрөөсөө ялгаагүй нөхдүүдийг дээрээ гаргаж байгаа. Тэр нөхдүүд нь байхгүй гэж бий болгож нэгдүгээр болохгүй юу? Эсвэл тэр улсууд нь манад анханасаа байгаагүй мүү? Эсвэл тэд нар гараад явцсан юм уу? Эсвэл юу вэ шүү дээ. Социализмын үед ер нь бий болж байсан. Одоо тэдний үлдэгдэл бий байхгүй юу? Тий. Би харин яаж одоо Герман руу явцсан юм? Философийн доктор болох гээд. Тэгээ энд байсан бол би өгөнтэй хүндэд архиугаал өгөх байсан баг л да. Өөрөөр хэлбэл ийм л хоёр хувь зүй байгаа байхгүй юу? Одоо миний насныханд нэг бол өгөнтэй хүндэд архиугаад өгөх. Өвгөө бол нэг тийш яваад мэдлэг боловсралтай болоод ирэх. Гэтэл одоо миний одоо тийм өгөнтэй хүндэд өгөхөөгнүүд ерөнхийдөө гадаад л одоо байна гэсэн үг л дээ. Ирэхгүй. Ирээд эн чинь ажил нь байхгүй юм чинь. Хаана ажилд орох юм? Мөст ажилд орох гэдэг чи мөс чинь мэдлэг боловсролыг хэмжих хэмжүүрийн газар биш шүү дээ. Тий. Бүр мэдлэгтэй хүмүүсийг бүр хөөн шүү дээ. Тий. Шинжлэх ухааны академид орсон тэр дэвтэр рүү устчихсан. Шинжлэх ухааны академи ганданд ялагдчихсан. Тий. Тэр чи бүр ламнаар шашны баяр хийдэг хүмүүс шүү дээ. Хурал хийдэг хүмүүс шүү дээ. Одоо тэгээ тийм учраас манад мэдлэгтэй хүн нэг хүлээж авах тийм чадвартай төрийн байгууллагууд байхгүй шүү. Нийгэм яг хүлээж авч чадахгүй гэж бол мэдлэгтэй үнэ. Гэтэл төрийн байгууллага, тийм боловсролын яам, тийм улс төрийн намууд мэдлэгтэй хүнийг хүлээж авах тийм чадваргүй байж шүү дээ. Тэрийг яаж өөрчлөх гэдэг л асуудал байгаа юм л да тийм ээ. Энд чинь нэг тав төрөл яг юм чөтгөрийн тойрогдлого яриад байгаа тийм. За улс төрийн намууд дээр шүү дээ шинэ боловсон хүчин алга байна. За төрийн албанд бас яг бас шинэ боловсон хүчин алга байна. Их сургуулиудад алга байна. Их сургуулиудад бас алга байна тийм. Энэ болгоныг яаж өөрчлөх гэдэг асуудал гарч ирдэг. Тэгээ хамгийн нэгдүгээр би бол эндээс л эхлэх ёстой. Мухарсгаас эхлэх ёстой гэж боддог. Ерөнхийдөө шашнаас эхлэх ёстой. Тийм. Ер нь бол манад бол яг жинхэнэ шашнууд орж ирээгүй байхгүй юу? Тэр нэг зүйл. Хуурамч шашнууд орж ирсэн байхгүй юу? Одоо жишээл Кристийн шашин гэхэд жинхэнэ нөгөө Ватиканд төвтэй жинхэнэ Кристийн шашин орж ирэх байхгүй юу? Зүгээр солонгосуудын өөрснөө нэг жоохон өөрийн бодгоод засаад янзалчихсан. Жоохон залтчихсан. Тийм юм Кристийн шашин гэж орж ирээд байна шүү дээ. Одоо гадуур бол солонгосууд Кристийн шашин нэрээр одоо манай залуу үеиг бол одоо өстой зүгээр ханаруулаад лекц уншиж шүү дээ. Үнгүүгээр за нөгөө талд буддизм Монголд бас орж ирээгүй байхгүй юу? Бас төвдүүд нөгөө дэлхийн буддизм гэсэн гоё шашны чинь аваад өөрөө болгож янзлаад өөрийнхөө шавар мавраа нухаад ачийн болгож хаад ганданд ороод ирээ суучихсан. Амар ойсгалын хийдэд ирээ суучихсан. Тэр бол буддизмтай ямар ч хамаагүй. Төвдүүд нэг гачийн болгоо хийчихсан. Тэрийг монголчууд аваад бүр нэг гачийн болгоо хийчихсан. Шашинтай ямар ч хамаагүй сүм хийдэд манад байгаад байна шүү дээ. Тэгээд хүмүүсийн тархиг ухаад байна шүү дээ. Тэр энээсээ салах ёстой. Хамгийн түрүүнд төр энэ шашин болон сүм хийд мухар сүсгийн асуудлыг шийдэж тэр бузар булгайгаас нь салгаж ээж бид нар програм хийнэ гэхээс биш. Нэгэн тэн дотор нь аймаар вирус ч гэсэн тийм үү? Өстой аймаар болсон програмтай байж шít. Тэрийг бид нар цэвэрлээгүү цагт шинэ юм хийх ямар ч боломжгүй. Тэрийг хүчээр салгах ямч боломж байхгүй. Хүчээр салгаж бас болохгүй. Тэгээ бид нар чинь бас социализмын үед бас хүчээр салгах гэж байгаа оролцсон. Энэ чинь бас осолтой байхгүй юу? Яг л хүний ухаан чинь тийм хурдан өөрчлөгддөг байхгүй юу? Тэр энэ чинь маш их өстой күнзийн аргаар, даогийн, хятадуудын аргаар хийх ёстой. Хятадууд чинь бол маш зөөлөн хийж шít. Эдгээр чинь зөөлөн бодлого гэдгээрээ ард түмэд ингээ зөөлөн. Нөгөө тариачдыгаа маш их зөөлнөр нийгэм рүү оруулж ирж шít. Шууд дуудаж ирэл тэгэл диплом ав сур гээл айлгаал сандраагаал тэхгүй шít. Бид нар чинь тэгсэн байхгүй юу? Тий. Бид нар чинь бас тэгж гад социализм гэдэг хэд хэдэн тийм яарсан алдаанууд хийсэн. Ямар сандал нөгөө Москвад очиод социализмын дараа юм бий юу гэсэн чинь коммунизм байгаа гэсэн чинь тэгвэл социализмын хурдан байгуулад эсвэл алгасаад коммунизм байгуулчихлаа гэсэн гэж байгаа. Монгол хүн чинь ийм аюултай байхгүй юу? Юм ингэж тавчилдаг, хурдталдаг, яардаг. Маш их яаруу. Тий. Бид нар маш их тайван болох хэрэгтэй Монгол хүн. Ингэж яарч болохгүй. Тий. Би одоо нэг дүгнэлт хэлэх гээд байна л да. Та тэрнтэй санал нэгдэхгүй би мэдэхгүй байна. Тэр дүгнэлт нь юу гэхээр манай монголчуудын нийт ингээд аж амьдрал таарах хүн байна. Амжиргаа одоо доогоор байгаа учраас иргэд
дэндүү мухар сүсэг за илүү шашин шиг болоод байна л да тий улсууд ингээд ийш тийш. Тэгээ мухар сүсэг тий шашин байхгүй. Ингээд яваад байгаа юм л да тий. Энтэй холбоотой юу? Маш холбоотой шүү дээ. Өөрөөр хэлбэл хүн чинь байж шүү дээ. Хүн чинь ингээд ер нь жоохон ингээд мөнгө төгрөг хармаанд байхгүй, хүнээс жоохон мөнгө төгрөггүйгээсээ ичин, хувцас сунар хүний гэр орондоо оруулж чадахгүй. Тийм үү? Тэгээд цагаан сараар одоо тэгээд айл хийсэн дээр шүү дээ. Тийм үстэй. Тэгээд тэрийг оруулж гайтайхан гэр байхгүй юм чинь. Тэгэхээр чи манайхаж ингээд бүгдээрээ айл хийдэг байхгүй. Тэр чинь өөрхөө гэрээр орондоо оруулж чадах чадваргүй хүмүүс л гадуур тэнж байгаа шүү дээ. Айл хийж байгаа шүү. Тэрээс гэртээ суучгаад хоймроо суучаад хүлээж авах хэрэгтэй үстэй. Тэгэхээр ямар их ядуу мэдгэж байгаа байхгүй. Цагаан сараар тэгж их айл хийж байгааг харахад. Тий. Тэр чинь шууд хилдэж байгаа байхгүй. Ийм ядуу хүмүүс байгаа гэдэг. Нөгөө тэгвэр тэгээд ирэхээр хүн чинь аяндаа энэ ухаан нь муудаад ирдэг байхгүй. Хүлээж авч чадхаа болоод өөрийн ухаантай болохоо болоод ерөнхийдөө машин шиг болчих واخгүй, робот шиг болчих واخгүй. Чи хий тэгэл бойл. Тий. Өөрийн ухаанг болчих واخгүй. Ерөнхийдөө ингээд станог говцсон гэдэг юм шиг болчих واخгүй. Тэгээд ирэхээр сүүл рүүгээ яадаг вэ? Тэрийгэ тоохоо болж гэлдэг واخгүй. Сүүлдээ эхлээ тэрнээсээ жоохон ичдэг завдаг болно. Тэрэндээ жоохон дургуцдаг болно. Ууралдаг болно. Тэгээд аяндаа нухагдаад дарагдаад ирэхээр тэрэндээ бууж өгдөг байхгүй. Тэрэндээ буугдчихдаг байхгүй. Тэр одоо монголчууд ч ерөөдөө тэрэндээ буугдчихсан байхгүй. Ер нь ингэх ёстой юм байна. Бид нар өөний имэл юм байна. Тий. Тэ чаддаг юм байна. Нөгөө монголчууд чинь нэг тийм нэг муухай үг байгаа шүү дээ. Чадж байгаа юм дарга алга гэдэг. Тэр чинь нөгөө хулгайч чадчихвэл хулгай хий. Дээрэмчил чадчихвэл дээрэмт. Олон хүүтэй бол олон хүүгийнхаа хүчээр хүү зөөтэй айлыг очоод тийм үү хөөс тэмтэр гэсэн л үг байхгүй юу. Бас миний нэг анзаараад байгаа нэг зүйл гэх юм бол манад ийм одоо нийтийн их ашиг гэдэг юм ер нь байхгүй болчих. Хүн болгонгод хар амиа хичээсэн одоо нэг юм амиа удагчж болцсон. Миний гэр гоё бол гоё. Миний машин гоё бол болоо. Миний хүүхдүүд сургуульд орвол болоо. Тий одоо айлын хүүхэд яануу надад хамаагүй. Тэгээд ийм нийтийн эрх ашиг гээд нийтээрээ бүгдээрээ нэг юм баялаг бүтээдэг гэдэг ийм ойлголт байхгүй болчих. Харин тий. Ер нь ч гэсэн байсан юм юу яасан. Байгаагүй маа. Байгаагүй. Социализм үед жоохон бий болох гэж оролдоод өнгөрсөн. Бид нар байж тээ 1921 24 оноос өмнөх Монголыг ярих ямарч боломжгүй. Яг бол тэнд юу ч байхгүй. Бид нар түүх байхгүй артсан шүү дээ. Бид нар 1920 оноос л хойш түүхтэй болсон. Түүх гэдэг чинь хөгжсөн үйл явцыг түүх гэдэг байхгүй юу? Тэрс өнгөрсөн цагийг түүх гэж нэрлэхгүй шүү дээ. Харин тэрэн дээр бид яг түүх гэж бид нар бол түүх бол байгаа шүү дээ. Байхгүй. Түүх гэдэг хистори гэдэг түүх гэсэн онол чинь ойлголт чинь юу хэлдэг вэ гэвэл тухайн ард түмний хөгжлийн үйл явцыг хэлдэг байхгүй. Хэдийд бичиг үсгтэй болсон. Хэдийд ном бичдэг болсон. Хэдийд шинжлэх ухааныг хөгжүүлсэн. Хэдийд хот байгуулсан. Хэдийд байшин барьсан. Хэдийд эмнэлэг ухсгасан. Хэдийд 10 жилийн сургуультай болсон гэсэн энэ хөгжлийн үйл явцыг чинь түүхчилдэг байхгүй юу? Улаанбаатар хотыг бид нар анх удаага байгуулсан. Хүн төрлөختний түүхэнд бид нар анх удаага хот гэдэг юмыг байгуулсан. Орос хот хоёрын тусламжтайгаар. Тэгэхээр бас өрөөсгөл байгаад байгаа юм аа. Яг өрөөсгөл харин тийм ийм өрөөсгөл артсан байхгүй бид нар чинь. Үгүй одоо таны ярьж байгаа зүйл өрөөсгөл гэж яриад байгаа байхгүй. Яг энэ чинь улс төрийн онолд байгаа. Философийн онол, улс төрийн онолд байдгийг. Соёлын онолд байдгийг. Бид нар түүх соёлын онол. Яг бол одоо Араб хятад хоёр, Араб хятад эндхэг тийм үү Европч бол түүхтэй. Яг юу бүтээсэн хийснээр нь түүх гэж нэрлэдэг байхгүй юу? Ойлгож байна уу? Одоо бид нар ном бичсэн нэг өвөг хайл та. Ёс суртахууны талаар ном бичсэн. Сургууль хүмүүжлийн талаар ном бичсэн нэг өвөг хайл та Монгол өвөг байна уу? Байхгүй шүү дээ. Бид нар хэдийд нийтээрээ бичиг үсгтэй болсон. Хэдийд нийтээрээ бичиг үсгтэй болсон. Хэдийд нийтээрээ уншиж бичиж чаддаг болсон. Хэдэн онд? 1940 1950 тэрнээс өмнө нийтээрээ биш. Ноёны хүүхдүүд л бичиг мэдэн шүү дээ. Бичиг үсэг. Эсвэл бол сүмийн ламнар л нэг жоохон төвд бичиг гаргана шүү дээ. Ер нь тод бичиг тэр хин энтер гэл жангар мангар гэл идэх чи бүгдээр шашны ном, шашны бичгүүд байхгүй. Тод бичиг чи ерөнхийдөө монголчуудыг шашинд оруулах гэж гаргаж ирсэн бичиг байхгүй юу? Одоо нэг өмнөх асуулт руу хоёлоо буцъя л да. Манай монголчуудад одоо биднэрт нийтийн эрх ашиг гэдэг ийм сэтгхүү та сая байхгүй гэж хэлсэн шүү дээ. Одоо ч байхгүй нэ. Социализмын юунд бий болох гэж оролцсон юм. Тийм учраас одоо тийм үү ажилгүй хүн байж болохгүй. Бидний нүүдэлчин өвчтөе хүнийг үнэгүй эмчилнэ гэдэг чинь энэ бидний нүүдэлчин сэтгхүүтэй холбоотой юу? Эсвэл энийг өөрсдөө аяндаа бий болгох юм. Энэ Европт байгаад байдаг нийтийн эрх ашиг гэдэг юм чи одоо Европч гэсэн бас аандаа өөрөө бий болгоогүй гэж би бодоод байгаа. Тийм. Эхлээд бол яг бид нар шиг байсан шүү дээ. Европууд чинь бас бид нар шиг энэ тэнд тийм овоохоо дотор л байж байсан шүү дээ. Тэгээ овоохоонууд чинь нийлээд тосгон болдог байхгүй юу?
тосгонууд чинь нийлээд нэг 5-600 одоо тийм үү жижигхэн тосгонууд чинь нийлээд хот болдог байхгүй юу. Ийм төөх бидэрт байхгүй байхгүй юу. Тэг өөрөөр овоохотойгоо тийм үү эсхий гэртэйгээ үрж ирээд тосгон болсон төөх бидэрт байхгүй байхгүй. Яг бид болохоор чинь хот барьснараа бид нэр түүхтэй болно гэсэн үг бас. Тэгж байх. Тэгж түүхтэй болно. Тэгэхгүй түүх ярих боломж. Түүтэйг хонтой адилхан. Эдсэн, унтсан, заавал тэгээд үрчсэн. Гүү тэр чинь заавал тэр чинь өөр бас зөндөө асуудлууд байгаа шүү дээ. Бид нар одоо энэ соёлын асуудлууд байна. Соёлын асуудлууд ерөнхийдөө гаднаас орж ирсэн. Заавал хот барьснараа бид нар түүхтэй болно гэсэн үг. Тэгж байх. Хот болсноороо нийгэмтэй болж байгаа. 10 жилийн сургуультай болж байгаа. Их сургуультай болно. Тэгэхээр тэр чинь тэмдэглэх хүмүүстэй болно. Тийм. Тэр чинь түүх гэж нэрлэж байгаа. Европынхан тэгэхээр одоо бүр одоо өмнөөс хот барьж ирсэн гэдэг чинь бас асуудал. Европод анх хот барьж эхлээл тэгээд төвхтэй болж эхэлсэн. Хэд оноос? Дундад 100. Дундад 100-аас. Тийм дундад 100-аас. Одоо Ромоос л эхэлсэн. Тийм. Одоогоос нэг 1000 жилийн өмнө юм уу да? 1500 нү тийм. Ромоос эхэлсэн шүү дээ Европч. Тэгээ Европа гэдэг чинь нөгөө юу байгаа шүү дээ. Нэг эмэгтэй охин байгаа шүү дээ. Домог нь. Тийм. Манай ч одоо нөгөө юу байдаг шүү дээ. Чоно юу гоморлын домог байдаг шүү дээ. Европч бас нэг өөр домог байдаг юм. Тий. Тий. За залуу охин Европыг авч явсан гэдэг шүү дээ. Тэгээ тэнд Европ байгуулсан гэдэг. Тий. Грек бол нөгөө Афин хот эртний 3000 жилийн өмнө нөөс түүхэн эхэлсэн. Тий. Хятад бол нөгөө Бээжин хот нөгөө хан улсаас түүхэн эхэлсэн 3000 жилийн өмнө. 2500 жилийн өмнө. Энэ тэг чинь бүр эртний хоттой бас 2500 жилийн өмнө. Бид нар бол сүүлд хоттой болж түүхтэй болж эхэлсэн. Одоо манай хамгийн их одоо ярьдаг одоо сүүлийн үед одоо улс төрчдийн байнга хэлдэг үг бол шудраг ёс гэж ярьдэн шүү дээ манайхан тий шудраг. Тий шудраг ёс. Философийн шудраг ёсыг яг юуг тодорхойлсон? Оо яг үнэ. Хамгийн гоё одоо сэдв тий. Ер нь ба шүү дээ. Ямар үүднээс нь тодорхойлсон байгаад манад энэ яриад байгаа философт шудраг ёсыг тодорхойлсон энэ шудраг ёс манад ер нь байна. Тий. Яг үнэ. Одоо чи тэр одоо наад чи бас түүхийн сэдв байхгүй юу? Шудраг ёс гэдэг чи. Ер нь ба шүү дээ. Шудраг ёс бол аль ч арт түмэнд байдаг байхгүй юу? Байдгүй. Байдаг байхгүй юу? Байдаг. За би одоо яг эхлэе. Одоо чи тэр яагаад түүх байхгүй гэдэг чи одоо энийг бол би тайлбарч ирсэн. За эхлээд арт түмнүүд дээ штэ. Шудраг ёсыг эрхмэлдэг байхгүй юу? Шудраг ёс гэдэг нь бол өгөөтэй аваатай, хариутай бариутай гэсэн үг байхгүй юу? Би чамаас авсан бол чамд би өгөх ёстой. Би чамд өгсөн бол чамаас би авах ёстой гэдэг шудраг ёс. Одоо ээж охин хоёр ээж нь охиноо хайрлсан бол охиноосоо хайр авна. Охин ээжигээ хайрлсан бол ээжээсээ буцаагаад хайр авна. Шудраг ёс. Хүний хоныг би хулгайлсан бол буцаагаад хонь өгөх ёстой. Би болохоор яриад байгаа юм чинь хүний амийг шудраг ёс нийгмийн шудраг ёсын талаар ярьж байгаа. Одоо нийгэм рүү орох болоогүй чи товчлоод эхлээд ард түмнүүд тийм байсан байхгүй юу? Ойлгож байна уу? Хонь авахаар хоныг хулгайлсан бол шудраг ёсныхаа дагуу буцаагаад миний хонь өгөх ёстой. Нэг морийг хулгайлсан бол шудраг ёсныхаа дагуу буцаагаад морь өгөх ёстой. Хүүгийг алдсан бол очоод нөгөө хүний хүүг ална. Амийг амээр. Хүний чи чих тасалсан бол чихээ таслана. Шудраг ёс. Дээр үе тийм байсан. Дээр үе тийм ээ. Дээр үе. За одоо яасан? Тэрний дараа ёс суртахуун үүсэж байгаа байхгүй юу? Одоо нөгөө арт түмнүүд чи хараад этик тий? Этик рүү орох болоогүй. Моралити. Тий, морал үүсэж байгаа. Этик рүү орох болоогүй. За ингэ байж тал арт түмнүүд харж байгаа байхгүй юу? Дээр үе чинь. За хонь хулгайлсан хүнд буцаад хонь өгч. Шудраг ёс арай л дутуу байна. Яг бол тэр хулгайлсныг бид нар шүүх ёстой. Хулгайлж байгаа нь буруу. Тийм учраас нэмэгдэл шийтгэл ирэх ёстой. Энийг ёс суртахуун гэж байгаа байхгүй юу? Тийм учраас нэг хоньш хоёр хонь өгөх ёстой. Яг бол хулгайлж байгааг тэр буруу үйлдэлийг бид нар яах ёстой? Шийтгэх ёстой. Эн чинь морал байхгүй юу? Тэр үед цагдаа магдаа хууль мөл юу ч үсээгүй. Тэг хот ч үсээгүй юу байхгүй юу? За одоо яаж яана вэ? Ингээд анх ёс суртахуун үүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн нэг хонь хулгайлаад хоёр хонь өгж явахаар ерөнхийдөө хонь хулгайлахаа болж эхэлж байгаа байхгүй юу? Яа, хоёр хонь өгнө гэдэг чинь ёстой хэцүү юм байлээ. Одоо ёс суртахуунтай болж эхэлж байгааз хонь хулгайлах нь цөөрч байгаа биз? Тий. Хүн алчих юм бол хүүг нь алчих юм бол манай хүүг алах нь байна шүү дээ. За энэ ч арай биш баха. Одоо ёс суртахуун үүсэж шүү дээ. Тэр хүнийг алах цөөрч эхэлж шүү дээ. Тий. Хулгай хийх хүн алах цөөрч эхэлж байгаа биз? Тий, ингээд ёс суртахуун. За тэгжээтэл энэ чинь эвддэг хүмүүс байдаг байхгүй юу? Аргалдаг, мөнгөний төлждөг, айлгадаг, сүрдүүлдэг тийм үү? Хоньыг хулгайлчгаад миний хоньыг хулгайлцтай гэхээр битээ худлаа яриад чи хонь хулгайлсан гэж хэлвэ? Хогч нь. Яа тийм гэсэн ийм хүмүүс гарч иж байгаа байхгүй. Зэрлэг хүмүүс гарч иж байгаа байхгүй. Бүдүүлэг олон хонь хулгайлж баяжих гэсэн сонирхолтой хүмүүс гарч иж байгаа байхгүй. За одоо юу үүсэж байна вэ? Одоо хууль үүсдэг байхгүй. Одоо цагдаа үүсдэг байхгүй. За энэ хууль чинь явсаар байгаад юу болдгоо? Нөгөө нийгэм хүмүүсийг хоорондын зохицуулах, үндсэн хууль
Тийм үү? Чи тэр яриад байгаа нөгөө нийгэм дотор би одоо яах нь вэ? Бие зүв авч явж хүмүүсийг хохироохгүй, хулгай хийхгүй, хүн алгахгүй энэ дотор би зогцоод явахгүй болохгүй юм байна гэдэг нийгэм үүсэж байгаа байхгүй юу? Тийм. Хүчтэй нь хүчгүйгээ дээрлэгдэг. Олон хүүдүүдтэй нь цөөхөн хүүтэй эсвэл хүүгүй айлыг очиж хүйс тэмдэрдэг. Тэр чинь одоо биелэхгүй юм байна гэдэг чинь эхэлж байгаа байхгүй. Энэ чинь социализмын үед манад эхэлсэн байхгүй юу? Одоо буцаад яасан? Нөгөө 90 онд нөгөө ингэж гой нийгэмшчихэд ингэж гой үндсэн хуультай болчоод ингэж гой ёс суртахуунтай болчоод бүр ёс зүйтэй болж эхэлсэн байхгүй. Ёс зүй гэдэг чинь этик гэсэн үг байхгүй. Этик ёс зүй яриад ирэхээр нөгөө мэрэгжлийн ёс зүй гэж гарч ирдэг байхгүй. Өөрөөр хуульч хүн ёс зүйтэй байх. Зөвхөн хувь хүн ёс суртахуунтай байх хэрэгтэй биш. Хуульч өөрөө ёс зүйтэй байх. Бүр дээдлийн ойлгоод байгаа. Мэрэгжлийн хувьд тийм ээ одоо шүүл эмч хүн ёс зүйтэй байх. Эмч хүнд ёс суртахуун хангалтгүй. Ёс зүй бүр хэрэгтэй. Тэрийг тангарах гэж нэрлэдэг тэд нар. Эмчийн тангарах чинь ёс зүйн бичиг байхгүй юу? Ёс зүйн томхог байхгүй. Хуульч хүн, эмч хүн, инженер хүн бас ёс зүйтэй байх. Хүн хохироочихгүй, хүн гэмтээчихгүй техник бүтээх. шудраг эсрэг хэн тогтоод юм бэ хамаа. Одоо үндсэн хууль тогтооно л да. Үндсэн хуулиндаа бичих хэрэгтэй. Гэтэл маа чи үндсэн хууль гэж байхгүй шүү дээ манайх чи. Манай энэ үндсэн хууль чинь зүгээр энэ тэндээс буруу зүү ойлгосныхоо орчуулад буулгацсан байхгүй. Жинхэнэ монгол хүн зориулсан үндсэн хууль биш байхгүй. Эхлэхдээ монгол хүн гэж эхлэх хэрэгтэй байхгүй. Тийм биш л дээ. Эхлэлч нь надад Орсын юм уу? Хятадын, Японы үндсэн хууль ямар гоё гэж. Ялангуяа Хятадын үндсэн хуулийг уншихад гайхамшигтай. Германы үндсэн хууль ямар гоё эхэлдэг. Хүнийг хайрлах гэж эхэлж байгаа шүү дээ. Нэгийн нэгдээ хүнийг хүнддэг гэж эхэлж байгаа шүү дээ. Хүнийг эрхэмлэх гэж хин ч байж болно. Тэг гуйлах чинь ч байж болно. хүн гэдэг утгаар нь тийм ээ. Үгүй тийм. Тэгт яг философт хүн гэдгийг бас жоохон асуудалтай байдаг л да. Тэг бүгдийг хүн гэхэд жоохон хэцүү гэдэг л да. Тэр нэг хэсэг бүгдийг хүн гэдэг юм. Яг хүн болоогүй хүмүүс зөндөө байдаг гэдэг л да. Философт бол юм. Тэгт яг тэр бол философийн асуудал тийм. Яг хүн болох чинь нөгөө мэдлэг боловсрол 10 жилийн сургууль тийм үү? Боловсрол хэрэгтэй шүү дээ. Тэгж хүн болно шүү дээ. Тий. Тэрээс одоо зөвхөн унтах, идэх, үржихээс өөр юм хийдгүү бол тэгэл хоньноос ялгаагүй шүү дээ. Ер нь дийлэнх философичид ер нь зүүн төв үзэлтэй усаад байдаг тийм үү? Тий, яг л таны номыг харж байгаа за таны янз бүрийн нэвтрүүлгийг үзэж байхад ажиглаж байгаа нэг зүйл бол зүүн төвийн л үздэг. Тий, шударгасны төлөө, тэгшэрхийн төлөө, эрхчлөөний төлөө тэмцэж байгаа байхгүй юу? А тэгэхээр хэн эрхчлөөгүй байдаг вэхээр ядуу хүмүүс, мөнгөгүй хүмүүс, цалин багтаа хүмүүс. Хэн тэгшэрхгүй байдаг вэ гэхээр өвчтөө, өгшин, залуу оюутан гэдэг юу байдгийг тийм үү? Тэргээд асуу. Танд тэгшэрх вэ нөө? Баячууд, ноёчууд танд тэгшэрх вэ нөө? Би чинь философч хүн учраас би тэгшэрхийг надад ямар ч шаардлагагүй болсон би бол. Би Монголын нийгэм заавал тэгшэрх шаардлагагүй болсон. Яг бол би чи өөрөө онолч хүн, ном бичиж байгаа. Энэ нийгэм чи ороод ирчихсэн хүн учраас ямар ч асуудалгүй. Тий. Би чи философч хүн учраас тэгшэрхийг дотроо тэгээ явчихж байгаа байхгүй. Гадагшаага гаргаж ирэх ямар ч шаардлагагүй. Би бол заавал одоо тэр нөгөө залуучууд шиг үнэтэй машин, үнэтэй бугуун цаг хүсдэг тэр нас ч өнгөрцөн байхгүй. Тэгэхээр тиймэрхүү баян болгосон одоо тийм хоосон хийсвэр сэтгэлгээ надад байхгүй. А тийм баян болох одоо хоосон сэтгэлгээ гэснээс одоо сүүлийн үед манад бас за ер нь манай монголчуудын одоо нэг хэрэглээний нийгэм үүсэж байна. Одоо материалын нийгэм үүсэж байна. Хүн болгон тэрнийхээ боолж материаллык ч байх дээ. Ерөнхийдөө худалдан авах нийгэм. Тэгээ худалдан аваад тэрэндээ баясдаг. Тий, худалдан авах нийгэм. Хэр тор дүүрэн юм авч гарч байгаа тэрэндээ баясдаг тий. Гэхдээ ганцхан манад бол ийм бас биш шүү, тийм ээ? Бас барууны нийгэм. Нас барууны нийгэм чинь 1950-ад оны үед тийм болсон юм. 1950-60 оны үед консум тэр үед эхэлсэн. Тэр үед Анди Warhol-ийн консум тэр юуг шүүмжилсэн уран зургууд байдгийг. Ер нь энэ уран зураг дотор ч маш их тийм шүүмжлэлтэй зургууд явдаг л да. Ер нь урлаг бол энэ нийгмийг шүүмжлэх, нийгмийг толдох, нийгмийн нүүр царайг харуулах хэрэгтэй байхгүй урлаг. Тэгээ манай чинь урлаг байхгүй учраас зүгээр дуулж, хөгжимчөж хуурдж байгаа, концерт тоглож байгаа урлаг гэдэг байгаа байхгүй. Эсвэл уул зурж хүний бүхийн өөрийг зурсныгаа тийм үү бүхийн хөрөг зурсныгаа урлаг гэдэг байгаа. Тэр чинь урлагтай ямар ч хамаагүй. Тэгээ бурхан зурсныгаа урлаг гэдэг байгаа. Тэр урлагтай ямар ч хамаагүй. Тэгээ урлаг гэдэг чинь чи өтөрөө яриад байгаа энэ сэдвүүдийг уран зургаар үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Гайхамшигтай байгааз театрын тайзан дээр чи өтөр яриад байгаа тэгшэрх гэсэн жүжиг тоглох хэрэгтэй байхгүй юу? Урлагийг ойлгоцсон юм бол тэгэл театр жүжигээ тавиад эхлэв шүү дээ. Тэгэхээр манай театр урлагаас дэндүү холон мэдэгдэж байгаа байхгүй юу? Яагаад тийм болсон юм? Мухарсаг. Буруу үнэлгээ, буруу төр, буруу их хурлын гишүүд,
буруу төрийн удирдагчид. Манай бүх юм чинь нэг буруу биш. Буруу. Бас одоо сүүлд бас улсууд тэгээд байгаа шүү дээ. Юу гэж вэ? Гажуудсан ардчил. Тий. Алдаатай капитализм. Гажуудсан ч биш. Ерөөс гажуудсан ч биш, алдаатай ч биш. Ерөөсө буруу байхгүй юу? Wrong. Тэр чинь юм чинь нэг зөв байжгаад тийм үү? Одоо алдсан ч юм уу? Тийм үү? Ерөөс анх оруулж ирэхдээ буруу оруулаад ирэхгүй да. Буруу ойлгоцсон байхгүй юу? Арчлыг буруу ойлгоцсон байхгүй юу? Америкуудыг дагаад Америкчиг болчихно гэсэн хэдэн залуучууд тийм үү? Одоо ингээд сонь юм яриад шүү дээ. Бид хизээч Америк болохгүй. Америк болох чинь шаардлагагүй. Америк өөрөө 30 сая ядуучуудтай, 20 сая бичих хүсэггүй хүмүүстэй. Америк ч одоо асуудал ихтэй байна шүү дээ. 40 сая байна шүү дээ. Картын бараа авдаг Америк хүмүүс байна. Тийм учраас бид нар Америк бидний үлгэр жишээ дуурайлал байж хэрэгжиж болохгүй байхгүй юу? Зүгээр NBA-гийн ажилгүй годамжны залуучуудын сакс тоглож байгааг хараад NBA-гээ шүтээдэж болохгүй байхгүй юу? Тэг Германы Новицкий очоод тэр саксиас тоглолтыг харуулчаад өрөөд ирлээ шүү дээ Америкуудад. Тэр Европ ч нь өөр байхгүй юу? Бид нар Европыг үлгэр жишээ болох хэрэгтэй байхгүй юу? Үлгэр дуурайл. Америк биш. Бид нар тэгвэл тэднээс юуг нь авчрах хэрэгтэй вэ? Эрхчлөө, тэгшэрх. Эрхчлөө бол манайд баян хүнийг шүтдэггүй. Манайд эрхчлөө зөвхөн баячуудад байгаа. Зөвхөн баячуудад. Зөвхөн мөнгөтэй хүмүүст эрхчлөө байгаа. Мөнгөгүй хүнд эрхчлөө гэж байдгүй. Уучлаарай. Хармаандаа чи хангалттай мөнгөгүй бол чи эрхчлөө яриад ямар ч хэрэггүй. Цалин чинь чиний амьдралд хүрэлцэхгүй бол чи эрхчлөө яриад ямар ч хэрэггүй. Тэгвэл манай чи байрныхаа хөлсийг, байрныхаа зээлийг тийм үү? 2 жилийн дотор төлж чадахгүй бол чамд эрхчлөө байхгүй. Тэгвэл манай иргэд чинь бүгд эрхчлөөгүй юм шүү. Эрхчлөөгүй. Монголд эрхчлөө байхгүй. Хэдхэн улсууд эрхчлөөтэй байна? Монгол Ардын намын хуучин ерөнхийлөгч ерөнхий сайдууд, агснууд, Арчил намын хуучин ерөнхийлөгч ерөнхий сайд агснууд. За хувьчлалын үеэр баяжсан энэ хэдэн компаниуд байгаа шүү дээ. Хэдэн том компаниуд. Тэдний одоо боссовч гэдэг юм уу? Тэдний гэр бүлийнхэн ч гэдэг юм уу? Тэдэрт л хэрэгчлээ байгаа. За яг зайсан л нэг жоохон хэрэгчлээ байна да. Өөр газар хэрэгчлээ байхгүй. Яаж засах вэ? Хувьсгал. Гэхдээ хувьсгал гэхээр одоо нэг буу шийдэн бариад толдох биш шүү дээ. Тий. Оюуны хувьсгал. Мухарсгаас эхлээс алах хэрэгтэй. Одоо нэг юу гэдэг лээ хоёр хүн суух гэхээр манай чинь зөв гэр бүлийн эрхчлөө байхгүй нэгддэг шүү дээ. Тийм үү? Нэг залуу нэг охинтой сууна гэр бүл олоо гэвэл тэгэл одоо юуг нь асууад эхэлж байгаа шүү дээ. Ямар жилтэй ингээл асууж байгаа шүү дээ. Луу жилтэй. Чи хон жилтэй. Юу гэдгийг. Нохоо жилтэй. Та хоёр таарахгүй. Тэгээ дуусаа. Ийм мухарсгтэй шүү дээ. Гэтэ эн чинь цөөхөн юм биш шүү дээ. Бүр нийгмээрээ тийм биш. Бүр улсаараа мухарсгтэй шүү дээ. Улсаараа. За тэгээ байж тал зөвхөн ард түмэн биш. Энэ мухарс улсын боловсрол ороод ирэхэд алгуулган тийм ээ. Улсын хурлын гишүүд рүү ороод ирэхээр улсын хурлын гишүүд нь ард түмнээсээ долоондор бас мухарсгтэй шүү дээ. Төрн. Одоо тэгээд яах вэ? Хамгийн эмгэгтэй бид нар тэр улсыг чи өөрсдөө сонгоод байгаа юм шүү. Тэгэн шүү дээ. Яг л үл чинь өөрт нь адилхан байгаа юм чинь. Өөрийн нэг тэр хүмүүс чинь хэрэгжилж байгаа үгэн ч адилхан, хараалын үгэн ч адилхан, мухарсгын ч адилхан юм чинь тэргээ сонгоно шүү дээ. Ойлгодгийг сонгоно шүү дээ. Өөртөө ойролцоогоо сонгож шүү дээ. Уул нь өөрөөсөө хэд дахин давуу хүнийг сонгож иж юм чи дээшлэн үсттэй. Тий. Одоо нэг чи өөрөөсөө мундаг хүнтэй, өөрөөсөө хэд давуу хүнтэй, хэд дээгүүр хүнээс очиж чи боловсрал авч байгаа үсттэй. Одоо нэг том асуудал нь болохоор манай иргэд сонгуульд оролцохдоо одоо шууд нэг хэлэхэд мөнгө аваад санал өгчөж байгаа шүү дээ. Тий, хөрхий тэгэл мөнгө одоо юу гэдгийг нэг моциклтайгаа очоод нэг шатхуу авдаг ч юм уу. Эсвэл гэрд нь одоо тий хойморт нь очоод 20 мянган төгрөг тавьчихдаг ч юм уу. Одоо юу гэдэг эсвэл одоо за тэгээ сонгуулийн тойрогт гол нь байж шүү дээ. Тэр ард түмнээс гадна нөгөө сонгуулийн тэр бүх үйл ажиллагаанд нь оролцож байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Тэгээ тэд нар чинь бас хөрхий тэрүүгээр чинь нэг жоохон 4 жилдээ нэг жоохон нэг ам тосддаг гэдэг шиг юм болдог байхгүй да. Ер нь сонгуулийн бүх үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүс чинь сонгуульд оролцож байгаа одоо монголчууд чинь 4 жилд нэг удаа ам тасддаг байхгүй. Бид нар тэгвэл Монголд энэ шинжлэх ухааныг яаж оруулж ирэх вэ? Одоо шинжлэх ухааныг оруулж үндсэн хуулиндаа заах хэрэгтэй. Миний хэлэх гээд байгаа юм юу гэхээр тэгээд үндсэн хуулиндаа заагаад үндсэн хуулийн цэц тэрийг хамгаалаад тэгээд үндсэн хуулиа ард түмнөөрөө хэрэгжүүлэх. Бүр тийм одоо төрийн том бодлого хөдөлгөөн төрийн бодлого маань чинь төрийн бодлого гэж байхгүй. Тэгэхэд Орос хятад хоёр одоо Путин CGP хоёрыг харахад яаж төрийн бодлого явуулж гинэ вэ? Мэдээж тэдний улс оронд асуудалтай хүмүүс байгаа. Тийм үү?
ядуу хүмүүс байгаа. Тэглээгээд төрийн бодлого чинь чухал байхгүй. Ядуучуудаа хизээ нэгэн цагт ядуу биш болгоно гэсэн төрийн бодлого явж шүү дээ. Тий. Чадваргүй хүмүүсээ хэдвээ нэгэн цагт чадвартай болгоно гэсэн төрийн бодлого явж шүү. Манай чинь тийм байхгүй. Манай чинь дээшээ гарлаа идэж уулаа. Тэгэл яваад гэж байгаа шүү дээ. Одоо цагаан сараар манай хуучин ерөнхийлөгч асан 4 цагаан сараар Монгол оронд байдаг. Цагаан сар тэмдэглэдэг ерөнхийлөгч асан ерөнхий сайд аснууд байна уу? Байхгүй шүү. Бүгдээрээ Америк, Канадад байгаа, Австралид байгаа хүүхдүүд рүү яваад гэж байгаа шүү дээ. Зүгээр өөрийнхөө хүүхдүүдийг л гадаад руу явуулсан байгаа байхгүй юу? Уул нь ард түмнийхээ хүүхдүүдийг гадаад руу явуулах хэрэгтэй байсан байхгүй юу? Маш хэцүү байгааз бид нар нөгөө буруу гэдэг чинь яг яваад байгаа биз? Буруу гажуудсан хоёрын ялгаа нь юу вэ? Гажууд чинь бас нэг игээд овоо явж байгаад гажуудчихсан байгаа байхгүй юу? Бид нар чинь анханасаа буруу байхгүй юу? Тэгэхээр энэ ч одоо засах масах гэсэн ойлголт байхгүй. Гажуудсан юм чинь бас буцаагаад байранд нь оруулна шүү дээ. Мордгийн хазгаа явсан. Яг үн тий. Мордгийн хазгаа юун дээр алдчих бид нар? Юун дээр алдчих? Хил. Орчуулга. Тий, орчуулган дээр, хилэн дээр маш их алдсан. Орчуулгахдаа буруу орчуулсан. Юг? Бүх юмыг гаднаас орж ирсэн юм. Бүгдийг. Жишээлбэл өөдөө тэгэл үндсэн хууль, арчлал, эрхчлөө бүх юмнуудыг. Эрхчлөө гэдэг чинь үндсэн хууль, арчлөө гэдэг чинь дураараа гэсэн үг шүү байхгүй юу? Эрхчлөө гэдэг чинь миний амьдралдаа ямар амьдралаар амьдрах, ямар мэрэгчлэр яах, яаж хүн сонгох тэрийг өөрөө хүсэж болно үстэй гэсэн юм байхгүй. Гэхдээ эрхчлөө чинь бас өсөлтөө яваад бол эрхчлөө чинь хариуцлагатай хамт явдаг байхгүй юу? Би таны одоо өнгөөсөөс харахад социализмын үед Монгол улс айгу гоё байсан юм шиг нэр. Гоё биш. Өөрөлд гаднаас тэр хүн төрлөختний бүх юмыг оруулж ирсэн анхацгч үе наахгүй. Анх удаага социализмын хоттой болсон байхгүй. Одоо энэ дулааны цахилгаан станц гэдэг чинь биднээс хөгжил авчирлаа шүү дээ. Дампуурсан систем шүү дээ одоо. Дампуурсан систем биш. Дампууруулсан байхгүй юу? Хин дампуурсан? Капиталистууд. Америк, Англи. Капиталистууд. Яг л социализм хөгжих гэдсэн байхгүй. Хүн төрлөختнийг хөгжүүлэх гэдсэн байхгүй. Хүн төрлөختөнд сайн сайхан авчрах гэдсэн байхгүй. Баячууд унчих гэдсэн байхгүй. Америкийн баячууд, Английн баячууд. Тэгэхээр баячууд яг уу унахгүй тулд социализмыг нурахаас өөр аргагүй. Наадхад чи би санал нэгдэхгүй байна. Яг ном унших хэрэгтэй л дээ. Яг тэгвэл социализмын онлайн номнууд унших. Социализмын ном унш, капитализмын ном унш. Тэгээ тэр хоёрыг харьцуул. Ер нь бол Америк бол тийм үү баячуудын орн шүү дээ. Капиталистуудын орн шүү дээ. Гадаадынхныг авчирч мөлждөг орн шүү дээ. Яг социализм маш гайс өнгөний үзэлтэй. Социализм чи өөрөө нуруу унсан. Англи бас англи нураад унсан байхгүй. Яалагч. Нурж унгахын тулд байна шүү дээ. Англи, Америк хоёр бүр ингээд том олон жилийн бодлого явуулсан байхгүй. Явуулж шүү дээ. Тэгшэрхтэй Америк тэгшэрх байхгүй, эрхчлөө байхгүй. Англи тэгшэрх байхгүй, эрхчлөө байхгүй. Англи чинь олон жил энэ Азийн орнуудыг, Африкийн орнуудыг колончлсон орн шүү. Би таны тэр одоо үндсэн хууль, ардчил гэдэг үгнүүдийг бид нар буруу орчуулсан гэж ярьж байгаа шүү дээ. Буруу ойлгосон. Буруу ойлгосон. За нэгдүгээрт яагаад буруу орчуулсан? Юун дээр нь алдаа байсан? Яаж буруу ойлгосон гэдэг асуулт байна. Бид нар чи ингэж ойлгохгүй. Өөрөөр хууль гэдэг нь шүү дээ. Хүнийг хамгаалахын тулд, ёс суртахууныг хамгаалахын тулд, шудраг ёсыг хамгаалахын тулд хуулиуд хийгдсэн байна гэдгийг чинь ойлгох байхгүй. Хууль гэдэг чинь үнийг айлгадаг, шийтгдэг, эрүүгүй хууль гэдэг шиг эрүүддэг, шоромд хийдэг тийм зорилготой гэдээ ойлгоцсон байхгүй. Хүнийг айлгадаг. Шоромд хийдэг. Тэгсэн чинь хүний төлөө байхгүй. Хүний төлөө байхгүй. Хүний сайн сайхан амьдралын төлөө байхгүй. Эрхчлөөний төлөө, тэгшэрхийн төлөө байхгүй. Хууль гэдэг чинь. Тэгж үндсэн хуулийг чи хийдэг байхгүй. Манай тэр юун дээр алдсан гэж. Гэхдээ тэрэл буруу ойлгоод буруу тайлбарлаад тэгээд явчих шүү дээ. Одоо хоёул үндсэн хуулийг зөвхөн ширээн дээр тавьж хагаад үгүлрээр ярилцсан ч болно. Би зүгээр ингээл хэлээд өгт. За үндсэн хуулийн энэ бол буруу. Сүүлд нь Германы профессор хэлжсэн юм. Буруу ойлгосон. Монголын үндсэн хууль бол хүний эрх хэрэгчлөөний талаар бол дэлхийн жишгт нийцсэн тийм үндсэн хууль шүү гэж хэлжсэн байхгүй юу? Ястаа бодлоо. Яг засаг. Тэг яг мөнгө өгж байгаад хэлүүлсэн юм шиг байна. Тэгж хийж болохгүй шүү. Тэр чинь буруу шүү. Тэгж тий. Яг засаглалын ганц хоёр зүйл дээр бол бид нар бол алдсан үнэн. Би ч гэсэн өөрөө тэрийг бас хүлээж зөвшөөрнө. Тэгвэл хүний эрх хэрэгчлөөний тал дээр бол манай Монголын Монгол хэл үгүй бид нар байна шүү дээ. Хэрвээ тэр герман байж дээ. Тэгвэл тэр герман монгол хэл мэддэг байх хэрэгтэй. Тэгжээж монгол хэлээ мэддэг бод монгол хэлээр уншиж тэр герман тэгж хэлэх хэрэгтэй. Монгол хэл мэдэхгүй ээжж монгол хүнээр Монголын үндсэн хуулийг орчуулчихад тэгж хэлж болохгүй. Орчуулагч буруу орчуулсан байл яах. Орчуулагч худлаа орчуулсан байл яах. Би хэлээд дээ шүү дээ. Бидний асуудал чинь энэ орчуулагч нарын асуудал байхгүй. Энэ одоо нэг синхрон орчуулдаг орчуулагч нар. Энэ одоо орманг орчуулж байгаа орчуулагч нар. Энэ одоо энэ гадуур байгаа номын дэлгүүрүүдийг дүүргэсэн орчуулгын номууд чинь Монголыг боллоод байна шүү дээ.
Яг бол өөрийнхөө буруу ойлгосноо орчуулга гэж нэрлэдэг шүү дээ. Хоёулаа нэг төсөөлөл хийгээд үзье. За би танд одоо юм өөрчлөх эрх мэдлийг нь олгоё гэж байна. За та хамгийн ихэнд одоо юуг өөрчлөх вэ? Хамгийн ихэнд үндсэн хуулийг өөрчилнө. Яаж? Шударгаас тэгшэрх. Тэг үндсэн хуулийг эхлээд Монгол хүнд шударгаасыг эрхэмлэнэ. Монгол улсад шударгаас үйлчлэнэ. Гэргээд эхлэн дээ. Тэгээд дараа нь нэгдүгээр зүйл нь шударгаас байна. Хоёрдугаар зүйл нь тэгшэрх байна. Монголчууд бүгдээрээ эх орондоо тэгшэрхтэй. Гадаадын ямар ч хүн оронд Монгол хүнээс илүү эрхэлж болохгүй. Монгол хүн өөрийнхөө улс оронд нэгдүгээрт number 1 гэдэг шиг. Тий. За гуравт нь Монгол хүн өөрийнхөө эх оронд эрхчлөөтэй. Манайд бол яг би тань түрүү хэлжсэн л дээ эрхчлэл нь бол байна гэдэг хэлжсэн тийм ээ. Гэхдээ та бол энийг ямар эрхчлэл би баячууд эрхчлөөтэй гэдэг шүү дээ. Тэгш боломж дээр та тэгш эрэхтэр та нэг жишээ дүрдэж. Жишээлбэл одоо тэгш эрэхийг бий болгохын тулд энэ нэг юмыг ингэж өөрчилчмөр байна гэсэн тодорхой юм байна. Гэхдээ тэгш эрэхтэй чи одоо жишээлбэл хуулийн өмнө очиод мөнгө төлөөд гараад ичж байгаа шүү дээ чи. Баян хүн. Хоёр машин мөргөлтлөө тэгэл баян хүний л зөв шүү дээ. Дахиад нэг шударгасны асуудал бий болчихж байгаа байхгүй тийм Нэг ээ. доо шударгас хоёрдугаар нөгөө тэгшэрх. Тий? Нөгөө чиний эрх богдчихж шүү дээ. Тий? Одоо чи хурлын гишүүн ямар их гэмт хэрэгтэй хийж байна? Монголын энэ их хурлын гишүүд. Их хурлын гишүүний нөгөө юу гэдэг лээ? Иммунити. Халдшгүй байдал. Халдшгүй байдлахад наас чинь буруу ойлгоцсон байхгүй юу? Буруу ойлгоцсон байхгүй юу? Их хурлын гишүүний халдшгүй байдал иммунитиг чинь жинхэнэ юу гэсэн утгатай гэж? Жинхэнэ. Би одоо жинхэнэ нэрээ заа юу. Их хурлын гишүүн төрийн ажлаа хийгээд улс орныхоо төлөө тийм үү? Ажлаа хийхэд бүх болцоогоор хангах ёстой гэсэн үг байхгүй юу? Тэрэнд нь саад болчихлохгүй. Улс орныхоо төлөө ажлаа хийхэд нь саад болчихлохгүй шүү гэсэн үг байхгүй юу? Тэгээс гэмт хэрэг хийжгүй хамгаалах гэсэн үг шүү байхгүй юу? Таны яриад байгаа тэгш эрхийг эгалите. Тий. Бий болгомоор. Германаар Gleichheit. Бий болгомоор байна л да тийм ээ. Тий. Бий болгомоор байна л да тий. Юунес эхлэх вэ? Тэгвэл үнцэн хууль гэж шүү дээ. Тэгэхээр ерөнхий сонсогдоод байна л да. Гэхдээ тийм л ахгүй юу? Тэгэхээр бид нар үнцэн хуулиа ийм их ард түмнээс үнцэн хууль маань холоог байхгүй юу? Үнцэн хууль гэхээр нэг алсаж юм шиг, тэнгис юм шиг байгаач. Тэгээд ийм болгоцсон байхгүй юу бидрийг. Үнцэн хууль гэдэг чинь чиний харманд явж явах хэрэгтэй байхгүй юу? Манайд энэ улс төрийн намууд ерөн хэр ажиллаж байгаа вэ? Эдрийг нам гэхэд хэцүү. Эдэр бол нам биш. Яагаад? Явбал идеолог байхгүй. Онол байхгүй. Эдэр зүүн баруунаа чи мэдэхгүй шүү дээ эдэр чи. Манайд ихтэй сүрнэ байхгүй юм чи мэдээ харахгүй шүү дээ. Харин тий. Би нэг хэдэн жилийн өмнө арчсан нам барууныхоо зүүнийхөө гэсэн чинь хөөрхий одоо нэг дээгүр байгаа нэг нөхөр арчсан нам барууных гэж байгаа юм чинь. Хөөрхий улс төрийн талаар ямар ч ойлголтгүй байгаа байхгүй. Арчсан чинь зүүнийх байхгүй. Америкийн чинь арчилсан намд зүүнийх, Репабликийн чинь барууных байхгүй. Хөөрхий амт. Гэцээ гоц. Үгүй шүү дээ. Одоо миний ойлгосноор арчсан нам чинь баруун төвийн нам, Монгол ардын нам чинь зүүн төвийн нам гэж ойлгоод байгаа шүү дээ. Харин тэгээд тиймээс буруу байхгүй да. Хэрвээ ардгууд арчлал гэж нэрлж болохгүй байхгүй. Социал демократ гэж чинь зүүн байхгүй юу? Ойлгож байна уу? Арчсан нам чинь социал демократ нам шүү дээ. Ойлгож байна уу? Монгол ардын нам чинь социал демократ нам юм шүү. Харин тэгээд тэр энэ хоёр чинь ингээд бүр холио мантай яваад байгаа байхгүй юу? Уул нь консерватив нам нь баруун байгаад консерватив намынхаа эсрэг социалист юу арчсан нам чинь гарч ирж зүүн болдог байхгүй юу да? Ойлгож байна уу? Тиймээс Монгол ардын хавьсгал нам чинь 90 онд консерватив нам байх хэрэгтэй байсан байхгүй юу? Барууны консерватив нам. Гэхдээ манай тийм суурь тэгээд тэгээд суурь байхгүй. Тэгээд эдгээр чи яваад очихоор л манай намын философч, манай намын онолч гэдэг сонь хүмүүс сууж идэг шүү. Европт тийш тий. Одоо социал демократууд үүсэх, консервативууд одоо либералууд үүсэх ийм нийгмийнхэн давхрууд нь байсан байхгүй юу? Ажилчин анги гэж байсан, хөрөнгөтэй анги гэж байсан. Тийм, социализм үед бид нар ажилчин ангитай байсан. Тий. Тэгэхээр чи бид устгацсан тэрийг. Тэгэхээр чи биднэрт одоо тэгээд майн нэгэн сая тэмдэглэж чадсангүй шүү дээ. Одоо хөдөлмөрчний баяр байхгүй юу? Гэсэн майн нэг нь тэмдэглэхгүй байна гэдэг бид нар хөдөлмөр хийдэг хөнгөө орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи хөдөлмөрч устдсан байна. Бид улс төрийн намуудыг тийм ийм үүсгэж яг юм болохоор өөрсдийн нийгэм зохиомжоор үүсгэсэн байхгүй. Зохиомжоор үүсгэсэн. Зохиомжоор үүсгэж тэгээд тэр чинь харин тэгээд нийгмийнхаа анги байхгүйсэн тийм. Яг үнэ. Тэгээд нийгмийнхаа анги байхгүйсэн, анги байсан. Яг ганцхан ажилчин анги нийгэм хөрөнгөтэй анги гэж байхгүй шүү. Ажилчин ингээд хөрөнгөтэй анги байсан. Хувийн хөвчтэй хүмүүс зөндөө байсан социализм үед. Чи хувийн машинтай хүн зөндөө байсан социализм үед. Олон малтай хүн зөндөө байсан. Тийм. Яг нэг тийм яг одоо жишээ нь Европын шиг тийм хөрөнгөтэй анги, ажилтны анги гэсэн нэг ийм давхаргууд байхгүй учраас улс төрийн намууд чиглэжсэн. Тийм улс төрийн намууд чинь манад энэ тодорхой үзэл баримтлах юмч боломжгүй болчиход байгаа байхгүй юу? Тэр чинь наадах чинь тэр нэг хамгаалсан юм болчиход байгаа байхгүй юу? Тийм. Яг суурь байхгүй юм чи тийм эдгээр чинь зохиомжоор зохиож болохгүй байхгүй юу? Зохиомжоор эхэлж үүсээд дараа нь тэр чинь
тэр нөгөө жинхэнэ ухтаа агуулга руу яваад очисон байхгүй юу? Ойлгож байна уу? Тэр өөрөөр 90 оны тэр юу чинь эхлээд зохиомжтой Монгол Ардын хувьсгалт нам явж байгаад тэгээд 90 онд за бид нар чинь баруун зүүн болохгүй юм байна. Яг тэр баруун зүүнний тэр дэлхийн тэр хувьсгал руу чинь улс төрийн бүтэц рүү орохгүй болохгүй байна гэдэг 90 онд чинь уул нь эхэлсэн байхгүй да. Ойлгож байна уу? Тэгээд тэр чинь социал демократ нам энэ байгуулагдчихсан байхгүй юу? Тэр чинь зүүнний намууд байх хэрэгтэй байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгээд нөгөө нам нь консерватив нам болоод ингээд хоорондоо тохирцоод явах хэрэгтэй байсан байхгүй. Хоорондоо тохиролцох. Одоо Republican нам, Democrat нам чи хоорондоо Германы намууд чи хоорондоо тохиролцоод шүү. Чи ногооны нам, гөрүүний нам, чи байгаль орчно шүү. Бид нар одоо тийм нам, консерватив нам, хуучин үндэслэх үзлээ яа. Манайх бол социал демократ нам учраас хөдөлмөрчин ажилчнаа яа гэсэн ийм нэг хуваагдаад байна шүү дээ тэр чинь. Яагаад гэвэл тийм сонгогчтой байгаа байхгүй юу? Яагаад гэвэл сонгогчтой байгаа. Манай тийм сонгогчтой байх. Сонгогчтой боловсрол болгох шүү дээ. Сонгогчтой боловсрол болгох шүү дээ. Сонгогчтой боловсрол. Сонгогчтой боловсрол гэж зөндөө ярьдаг шүү дээ. Бас асуудалтай тийм. Улс төрийн боловсрол. Энэ чинь 10 жилээс заах хэвээр. 1 дугаар ангиас заах хэвээр. Их сургуулийн 1 дугаар курсэд энэ чинь ярилцах хэвээр. Их сургуулийн 1 дугаар курс нөөдөр Facebook-л ярьж байгаа хөө. Сошиал медиад бид нар орчихсон. Бид нар өөдөр төр, улс, ард түмэн, нийгэм, залуу үе ямар нэгэн барууны орнуудын юм уу энэ хөгжөлтэй орнуудын яриад байгаа нэр томьёонуудыг Монгол орнд хэрэглэх ямар ч боломжгүй болчихсон. Та одоо ямар уран бүтээл, ямар ном дээр ажиллаж байна вэ? Орчуулга. Яг би эхлээд эрхчлөө гэсэн ном бичсэн шүү дээ, тийм үү? Тийм, эрхчлөө эрхэм үг гэсэн ном бичсэн. Тийм, Монгол хүнийг жоохон эрхчлөөтэй болгох гэсэн. Дараа нь тэгшэрх боломж гэсэн ном бичсэн. Өөрөөр тэгшэрх гэдэг чинь тэгш боломжтой байх. Тийм үү? Хүмүүсийн боломж одоо шанстай байх бүгдээр адилхан. Баяны хүүхэд тийм үү? Мөнгөтэй учраас сурах боломжтой. Ядуу хүний хүүхэд мөнгөгүй учраас сурах боломжгүй гэдгийг устгах хэрэгтэй. Тийм Монгол орнд хэцүү байгааз. Тийм хэцүү. За одоо 3 дахь ном бичиж байгаа. Тэр нь? Тийм. Тэр гарчиг нь хэлэхгүй. Ер нь гарчиг нь хэлдэггүй юм. Тийм. За гарчиг нь хэлэхгүй гэсэндээ гол үндсэн санааг нь хэлдэг. Яг бас л одоо философч хүний арт түмэндээ зориулсан л ном, зүүнний ном. Тийм. Би чи ерөөдөө социалист, коммунист тал руугаа хүн шүү дээ. Тийм. Би чи капиталист шүү дээ. Тийм. Тийм учраас бас тэр тал руугаа би тийм л хөө. Тийм. Одоо яг бол арт түмний төлөө хүн чинь дандаа зүүнийх байдаг байхгүй юу? А баячуудын төлөө хүн чинь барууных шүү дээ. Тэгэхээр би бол арт түмний төлөө 3 дахь ном дээр сууж байна да. Гол үндсэн санааг нь хэлэхгүй байна. Энэ номыг уншсанаар ийм мэдлэгтэй болно шүү гэсэн тийм санаа байна. Яг ерөнхийдөө л өөрөөртөө л эзэн болох. Тий, өөрөөртөө эзэн болох, үгээ хэлж чаддаг болох. Тий, дуугаа ерөөсөө битгий бай. Дугур гэж хэл гэж ам цаяасан, хилээч, дуграач. За ингээд та бүхэн ярьцлагын цаг ингээд өндөрлж байна. Бас бидний урилгыг хүлээн авч студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За чамд бас ярьцлага сайхан чөлөөтэй янз бүрийн олон сэдвээр ингэж баригдахгүй, цензуртөрлөхгүй тийм ээ. Манай ч нэг цензургүй гэж байгаа цензуртчдаг шүү дээ. Тэр ийм гоё цензургүй юм яриа хийсэн. Би бас баяртай байна. Яг бол бас нэг аливаа нэг ярилцлага бол оюуны төвшөнд байх хэрэгтэй. Оюунлаг байх хэрэгтэй. Тэрээс одоо нэг нь ингээл одоо дайраал нөгөөтийгөө доошоо хийх гээл илүү болох гойдол тийм үү муухай доромжсон үгнүүд хэлээдэл нэг л хүнд ингээд нэг зурагтаар хүмүүс нэг илүү гэж харагдчих гайдал нэг сүрхий гэж харагдчих гайдал нэг тийм нэг сэтгүүлчтэй эдэг штэ. Тэд нартай ярьцлах жоохон ичмээр байдгийг. Гэхдээ нэгэнт одоо зурагт өөрөө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл учраас зурагтын ярьцлагад би бол заавал очих хэрэгтэй гэж боддог юм.